Энэ хичээлээр бид бичээс бүхэлдээ ямар түүх өгүүлж буй үзнэ. За тэгэхээр энэ хичээлийнхээ агуулгатай бүгдээрээ танилццгаая. Нэгдүгээрт энэ видео хичээлийг үзсний дараа бичээсийг түүх өгүүлэмж гэж хардаг болно гэж найдаж байна. Хоёрдугаарт та бичээсийн 4 хэсэгт түүхийг өгүүлж чаддаг болно гэж найдаж байна. Мөн та өөрийгөө бичээсийн түүхийн аль хэсэгт байгааг харна. Би таныг өөрийгөө 1-р зууны евдээ хүн болгож төсөөлгээгүй шүү. Харин Библийн нийт түүхэн үйл явдалд бид хаана байгааг нь та харах болно. Төгсгөлд нь энэ видео хичээл нь бид цаашид теологийн тухай ярихад, ялангуяа Бурхны тухай онц сургаалыг үзэхэд гол суурийг тавих сэдвийг хүндсэн байгаа. За ингээд бичээсийн түүх өгүүлэмжийг хамтдаа үздэцгээе. Бүх түүх үндсэндээ 4 хэсгээс бүрддэг. Түүхийн эхэнд бүх зүйл байх ёстой байрандаа байдаг. Тэгээд зөрчил үүсдэг, зохиолын бааtruуд хэцүү байдалд ордог. Зохиолын ихэнх хэсэг тэр зөрчлийг шийдэхэд зориулагддаг. Тэгээд зохиол өрнөсөөр оргил хэсэгтээ хүрдэг. Тэгээд түүх дуусдаг. Төгсгөл хэсэгт бүх зүйл буцаад сайхан болдог. Эсвэл анх байснаасаа илүү сайхан болдог. Энэ дасгалыг бид ангид хийх байсан бол би та нарыг хүн бүхний мэдэх нэг киног сонгоод тэр кино зохиолын үндсэн 4 хэсгийг тодорхойл гэх байсан. Гэвч бид ангид биш байгаа юм чинь жаахан өөрөөр хийцгээе. Одоо энэ бичлэгээ төр зогсоогоод та өөрийнхөө дуртай киног сонгоод тэр киноныхоо үндсэн 4 хэсгийг тодорхойлоорой. Киногоо үзэх шаардлагагүй. Энэ дасгалыг хийгээд та түүх, зохиолд 4 хэсэг байгааг тод харах байхаа. Библийн түүхч үүнтэй адилхан. Гэхдээ Библи бол үлгэр зохиол биш. Харин бодит түүх өгүүлдэг гэдгээ санаарай. Бид бүтээгч эзний өмнө тэр бодит байдалд амьдрах үүрэг хүлээсэн. Энэ бодит байдлыг хүлээж аваагүй хүмүүс нь худал хуурмагт итгээд амьдарч байгаа хэрэг. Библийг түүх гэж хэлж байгааг мань Библийг үлгэр домог шиг зохиол гэж байна гэж буруу ойлгож болохгүй шүү. Библийн өгүүлж байгаа түүх нь жинхэнэ түүх юм. Библийн түүх бол бодит үннийг харуулсан түүхээ. Энэ үннийг бид яаж ч өөрчлөх аргагүй. Нэгт Библийн эхлэл хэсгийг бүтээл гэж нэрлэдэг. Зөрчлийн хэсэг нь харин уналт юм. Шийдэл хэсгийг нь аврал буюу золилт, харин төгсгөл хэсгийг нь бүрэн биелэл гэж нэрлэдэг. Бүтээл, уналт, аврал, бүрэн биелэл. Энэ бол Библийн түүхийн 4 хэсгээ. Библийн энэ түүх яаж өрнөхийг хэдүүлээ хамт харцгаая. Эхний хэсэг болох бүтээлийг үзье. Библийн түүх нь үнэхээр шууд утгаараа эхлэл хэсгээс эхэлдэг. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ хэмээн Эхлэл номын 1-р бүлгийн 1-р ишлэлд хэлсэн. Энд эхлэл байгаа боловч эхлэл хэсэг дотор Бурхан гарч байгаа. Бүхний эхлэлээс өмнө Бурхан байгаа. Тэр Бурхан эхлэлийг тогтоож шийдсэн. Тэнгэр газрын бүх юмс түүгээр хийгдсэн тул тэр бол бүхний эзэн юм. Бурхан бүхний эзэн байна гэдэг нь ямар утгатай гэдгийг бид өмнө нь ярьсан. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй, оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж хэмээн үргэлжлүүлэн гарч байгаа. Энд газар тэнгэрт юу ч байхгүй, хэлбэргүй, мөн хоосон байна. Тэгэд Бурхан энэ бүгдийг яг одоо дүүргэх гэж байгаа тухай өгүүлж байгаа. Тэгэхэд Бурхан гэрэл бий болтугай гэж айлцсанд гэрэл бий болов. Бурхан гэрлээс эхэлсэн. Үүнийг бичсэн Мөсө Бурханы бүтээлийг дүрслэхдээ уран зохиолын дүрслэлийг ашигласан байгаа. Бурхан үг хэлдэг, хэлсэн нь бий болдог. Бурхан үгээ хэлээд л тэр үг нь бүтээдэг. Эхлэл номыг дүрсэлж буйгаар энэ Бурхан гайхалтай хүчтэй юм аа. Гэрэл сайн болсныг Бурхан харж гээд үргэлжилж байгаа. Тэгэхээр Бурхан зөвхөн хүч чадал харуулаа зогсоогүй тэр бүтээсэн зүйлээ сайн болж гэж хэлсэн. Яг л байх ёстой хэмжээндээ болсон гэсэн үг. Бурханд таалагдсан гэсэн үг. Миний хүүхдийн Библиэд Бурхан бүтээсэн зүйлдээ их дуртай байлаа. Бурхан дуртай байсан болохоор тэр бүтээлүүд нь үнэхээр сайхан байжээ гэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл Бурхан таалагдсан учраас сайнд тооцогдож байна. Бурхан юун сайн, юун сайн биш гэдгийг тодорхойлдог.
Тэр өөрийн бүтээсэн бүтээлийг сайн гэж хэлсэн байгаа. Эхлэлийн 1-р бүлэг дуустал энэ маягаар үргэлжилдэг. Бурхан үгээ хэлдэг, хэлсэн ёсоор нь болдог. Би болсон зүйлийг Бурхан сайн болжээ гэж хэлдэг. Тэрээр Эхлэл номын 1-р бүлгийн 9-р ишлэлдэр газрыг хэрхэн бүтээсэн талаар, харин Эхлэл номын 1-ийн 11-аас 12 дээр ургамлыг мөн цаашлаад окторгуун биетүүд тэгээд амтан адгуус гих мэтчлэн дэс тараатаагаар бүтээсэн тухай гарч байгаа. Бурхан бүтээлээ бий болгоод тэрэндээ баярладаг. Бүх зүйл байх ёсондоо байна. Ягагт гэвэл тэр энэ бүгдийг хийсэн. Тэр бүтээгч нь. Гэхдээ бүтээлийн оргил нь хараахан болоогүй байгаа. Энэ бүхнийг бүтээсний дараа 1-р бүлгийн оргил хэсэг гарч байгаа. Бурхан дахиад үгээ хэлдэг. Тэгээд Бурхан бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу өөрсөддөө адилхан хүнийг бүтээж гэж хэлсэн. Бурхан бусад бүтээлээс нь ялгаатай зүйлийг бүтээх гэж байгаа. Бүх бүтээл дотроос ганцхан хүнийг тэр өөрийн төрхийн дагуу бүтээж хийсэн байгаа. Тэгээд өнөөх бүтээлдээ өөрийн адил бусад бүтээлийг захирах эрхийг өгсөн. Өөрийнхөө захиргааг хүнд шилжүүлсэн юм бишээ. Харин өөрийнх нь дор бүтээлийг нь захирах, цаашдаа бүтээлийг нь Бурханы арга замаар өсгөн хөгжүүлж халамжлуулахын тулд захирах эрх мэдлийг хүнд өгсөн юм аа. Бурхан тэднийг адислаж тэдэнд өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш гэв. Ийхүү Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээгээд тэднийг адилсан. Хүн дэлхийг Бурханы төрхийг тээсэн хүмүүсээр дүүргэн бүтээлийг нь хариуцах ёстой байв. Харин захирахтаа эзэгнэн түрэмгийлж эрхэндээ оруулах бус. Харин Бурханы өрөөлийг бүтээлд хүргэн түгээх ёстой байжээ. Бурхан өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Бурхан бүхнийг бүтээчгээд сайн болжээ гэж шийддэг. Бүх зүйл Бурханы сансны дагуу байх ёстой хэм хэмжээндээ байв. Эхлэл 1-р бүлгийн төгсгөлд Бурхан газар дэлхийг адислан өрөөсөн, мөн Бурхан хүмүүсийг адислан өрөөсөн байгаа. Мөсө ингэ зогсчихоогүй. Тэр 2-р бүлэгт Бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг яаж бүтээснийг илүү тодорхой өгүүлсэн. Эхлэл 2:7 дээр тэгэхэд эзэн Бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ гэсэн. Энд Бурхан хүний биеийг газрын шорооноос бүтээгээд амин амьсгалаа үлээж өгсөн гэж хэлсэн байгаа. Энэ Бурхан бол дэлхийн ертөнцийг бүтээчгээд орхиод явчихдаггүй. Бурхан бүрэн тусгаар оршигч биш. Харин тэр хамт оршигч. Бурхан хүнтэй дотн холбоотой. Хүн Бурханы амин амьсгалыг тээдгээ. Эзэн Бурханд орон зүгт Эденд цэцэрлэг тавиад уралсан хүнээ тэнд авчирч тавьжээ. Бурхан хүнийг Адамыг аваад цэцэрлэгт тавьсан. Мөсегийн үгүйснээр бол Эдений цэцэрлэгт хүн амьдарч хөгжин дэвшгэд хэрэгтэй бүх зүйл тэнд байдаг. Ус сайтай газар байжээ. Энэ бол Бурхан хүнтэй хамт байх газар байсан. Ингээд ихэндээ хүн Бурхантай төгс харилцаатай байсныг бид харлаа. Эзэн Бурхан хүнийг авчирч Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгаваа гэж гарч байгаа. Энэ ишлэлд захирах гэсэн үгийн утга гарч байгаа. Бурхан хүнээр цэцэрлэгийг арчлуулан сахиулах гэж байсан. Бурхан хүнд бүтээлтэй хамт төгс төгөлдөр хоршин ажиллаж амьдрах газрыг өгсөн байгаа. Тэгээд хүн Бурхантай эвдрээгүй, бат бөх харилцаатай, бүтээлтэй бас эвдрээгүй, бат бөх харилцаатай байсан байх нь. Энэ зурганд Адамыг цэцэрлэгт байгаагаар дүрсэлжээ. Адам Деважингийн яруу алдар дунд амьдран цэцэрлэгийг арчлан тордож байна. Адам зөвхөн цэцэрлэгийг арчилж тордох ажилдаа байгаагүй. Тэр үржиж олон болж цэцэрлэгээс гадна бүхэл дэлхийг захирах ёстой байсан. Энэ бүгд нь ямар утгатай вэ? Тэр Бурханы өрөөлийг дэлхийд түгээх үүрэгтэй байсан гэсэн үг. Адам Эден цэцэрлэгийн яруу алдрыг дэлхийд даяар тараах ёстой байсан. Эденд байсан Бурханы мэдлэг нь ус далайг дүүргдэг шиг дэлхийг дүүргэх ёстой байсан. Адам Бурханы төрхийг тээгч хүмүүсийг үржүүлж, тэд наран дэлхийг захирч Бурханы зорилгын дагуу хөгжүүлэх ёстой байсан юм.
Адам зөвхөн цэцэрлэгт амьдрахаар бүтээгдээгүй. Дэлхийн ертөнцид зориулсан Бурхны төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Адамын үүрэг байсан. Адам энэ зорилгыг ганцаараа биелүүлэх ёстой байгаагүй. Эзэн Бурхан хүн ганцаараа байх нь сайн биш, түүн тохирох туслагчийг буй болгоё гэжээ. Сайн биш байгаа нэг зүйл нь илэрхий байна. Байх ёстойгоороо биш нэг зүйл байна. Адам ганцаараа байсан. Түүн тохирох туслагч өөр нэг хүн хэрэгтэй байсан. Тэгээд Бурхан Еваг бүтээсэн. Адам Еватай хамт үржин дэлхийг Бурхны төрхтэй хүмүүсээр дүүргэж дэлхийн ертөнцид зориулсан төлөвлөгөөг нь хэрэгжүүлэх ёстой байжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нартээгээ нийлж хоёул нэг махбод болдог. Адам Ева хоёрын харилцаа маш дотн байсан ба тэр хоёрыг нэг махбод болсон гэж өгүүлжээ. Бурхны төрхийг тээсэн хоёр хүн төгс нэгдэлтэй байв. Ингээд Адам Ева хоёр бие биентэйгээ дотн бат бөх эвдрээгүй харилцаатай байжээ. Бурхантай эвдрээгүй бат бөх харилцаатай, бүтээлтэй эвдрээгүй бат бөх харилцаатай, бие биентэйгээ эвдрээгүй бат бөх дотн харилцаатай, мөн хүлээсэн үүрэг болох дэлхийд Бурхны өрөөлийг хүргэж хэрэгжүүлэх ийм л дүр төрхтэй хүн байж. Адам ганцаараа Бурхны зорилгыг хэрэгжүүлэх биш, харин Бурхны төрхийг тээгч хүмүүс Адамаас үржиж Бурхны зорилгыг биелүүлэх ёстой байжээ. Энэ бол бүтээлийг бий болгохдоо Бурхны зорж байсан зорилгын дүрслэл юм. Адам Эдений цэцэрлэгийг арчлан тордож, Еватай үр хүүхдүүд төрүүлэн Бурхны төрхийг тээсэн хүмүүс үржиж олшроод дэлхийд даяар таран Эденд байсан Бурхны алдрыг дэлхийд түгэнэ. Бурхан нэг ир, нэг эмээс төрсөн Бурхны төрхийг тээсэн хүмүүсээр дамжуулан дэлхийн ертөнцид зориулсан зорилгоо хэрэгжүүлнэ. Энэ бол Библийн нийт түүхийн Эхлэл 1 ба 2 дугаар бүлэг дээр гарч байгаа бүтээлийн тухай хэсэг. Дараагийн видеонд түүх хэрхэн өрнөснийг үзэх болно.